Өргөдөөс тийм бүлэгэрхтний ажлыг сайжруулдаг 10 зүйн эдгэний 6 дугаарт нь яна хоньны махны шүлэг. Тэгвэл хоньны махны шүлэг нь яна бөөрн тамир дарын өргөдөө улсад анцгаа тахирна. Нэг яламгийн яна бүлгийн дөрөлтөд өрт харавдаг хүмсэд маш их эрдэл үзүүлдэг. Тэгвэл өмчлөгөн дээр яна ямар юусээсээ өрт харавах гэж хэлдэг. Жим ясны өрөмний амьдрал оролцох хүсэд 1 минут хүрэхгүй харавахыг өрт харавах гэдэг. Харин яна хагас сар 1 сар болоод нэг өрөмний амьдралд оролцоод 1 минут болохгүй харавах юм уу? Эсвэл яна 2-3 минут болж харавахыг яна өрт харавах гэж хэлдэггүй. Тэгвэл хоньны махны шүлэнд яна уурга, төмөр, цайр гэдээ олон зүйлийн шимтгэжэл уулуудыг их болохоор цус дотох өвчнөдийн улсуудаас яна цус нөхөх үйлдэл үзүүлдэг. Тэгвэл бас хоньны махны шүлэнд бүлээн чанартай, сөрүүнийг гадагшлуулах үйлдэлтэй, хич усны үйлдэлийг сайжруулах үйлдэлтэй болохоор бөөрн тамирт дарын улсуудад онцгой их үйлдэл үзүүлнэ. Хоньны махны шүлэн яна бүлээн чанартай сөрүүнийг гадагшлуулах үйлдэлтэй, хич усны үйлдэлийг сайжруулах үйлдэлтэй. Тийм болохоор яна бөөрн тамирыг дөгшлүүл, хүчний эсрэгчийг чадварыг дөгшлүүлж өгнө, тамир төнкөө нөхөж өгнө. Тэгвэл настайчдад бол яна тамир төнкөө нөхөхөд бол их сайн байдаг. Тэгвэл савны сөрүүнтэй өмгтэй улсуудад яна савыг дулаацуулах үйлдэл үзүүлж өгдөг. Тиймээс хоньны махны шүлэн яна өргөдөө өмгтэй гэхсэнгөө хөгшин настан гэхгүй бүр их сайн үйлдэл үзүүлдэг байна.